За Сүхбаатар аймгийн эрүү иргэний хэргийн давуу талх шатны шүүхийн төслийн иргэн шүүх хуралдааныг нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймагт тусгын дундын эрүү иргэн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй холбогдогч мөнгө төрд холбогдох төслийн иргэгийг прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах тухай дүгнэлтээр хянан ирсэн нарийн бичгийн дараагаас илт танилцуулъя. Бусдын сууж за эрсдэл холбоотой санал хүсэлт прокурорт байна уу? Баггүй. Өнөөдрийн шүүх хуралдааны Сүхбаатар аймгийн эрүү иргэний хэргийн давуу талх шатны шүүхийн шүүгч аян төгөлг миний үе даргалж Хинтэн аймгийн эрүү иргэний хэргийн давуу талх шатны шүүхийн ерөнхий шүүгч ган зориг шүүгч Баатар Сүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Жамин Дэрж прокурор Соронзон болд нарыг оролцуулан явуулж байна. За шүүх бүрэлдэхүүн прокурор нарийн бичгийн даргаыг хууль заасан үндэслэлээр татгалзах хэрэгтэй. Татгалзал байна уу прокурорт? Баггүй. За прокурор шууралдаанд бол прокурор ганцаараа оролцож байна. Тэгээд хууль зүйн учраас бол би шууралдааны дэг эрх үүргийг танилцуулах нэгүсэлэн танилцуулах шаардлагагүй өөрөө мэдж байгаа гэж үзэж байна. Тэгээд хэрэг хэлцэх дарааллыг тогтооё. Илтгэл шүүгч миний үе хэргийн талаар танилцуулна. Давжаалт гомд прокурорын дүгнэлтийн үндслийг танилцуулна. Ноцтой хоримт шинжилэн судлана. Оролцогч прокурорын тайлбар дүгнэлтийг сонсноо. Энэ дараалалаар хэрийг хэлцгээе. Энэ хэргийг бол давжаалт шатны шүүгт 4 сарын 15-ны өдөр хүлээж авсан байгаа. Холбогдогч мөнх төрн 78 Багнуур дүүрэг төрсөн 47 настай эрэгтэй бүрэн дунд боловсралтай гагнуурч мэрэгчтэй дөхмийн уургаад оператор ажилтай ам бол 2 ээжийн амт бол Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн 34 дугаар хорооны шар хадны 60-977 тооцоо барьсан судаг ийм хаягтай хүн байна. Боржин авт яндан жамчин мөнхтөр гэж. За мөнхтөр нь 24 оны 6 сарын 23-ны өдрийн 7 цагийн үед Сүхбаатар сумын 4-р агийн нутаг хол худаг газарт Subaru Forester маркийн 0379 UN улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах гундааны зүйл хэрэгэлсэн үедээ буюу 0.98% согтолтой үедээ жолооч согтуурсан мансуурс үедээ тээврийн хэрэгсэл жолоодж яваад зам тээврийн осол гаргасан юм зөрчилд холбогдсон байна. Цагдаагийн газрын эрх бүхий болохоор түүнд төслийн тухай 14 дугаар зүйлийн 5.1 хэсэг заасан шийдвэрлийг оногдуулахаар хэргийг шүүхээс шийдсэн. Анхан шатны шүүхээс төслийн тухай ерөнхий ангийн 3.1 зүйлийн 4 хэсэг заасныг журамлан тусгай ангийн 14 7 зүйлийн 5.1 заасан холбогдогчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 401 шидэ тэнцэх хэмжээний буюу 400 мянган төгрөгөөр торгох шийдвэр оногдуулсан. Хялтын прокурор Соронзон болд нь бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй олгуулахаар энэ дүгнэлт бичиж ирүүлсэн. Тэгээ шинээр илэрсэн нөхцөл байдлыг бол маш хянуулах одоо дүгнэлт гаргасан, хянуулахаар үл дүгнэлт гаргасан байгаа. Үндслээ болохоор анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан Сүхбаатар аймагт шүүх шинжилгээний хэлцээ 24 оны 7 сарын 29-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч од очрын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь энэ чинь хүн дэвтэр байдаг лөө. Энэ чинь хүнд эрүүл мэндэд хүнд зэргийн одоо гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. Дээрх байдлыг бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8-ны 1-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хууль заасан нийтлэг журмыг удирдлага болгоно гэж зааснаар эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1-ийн 4-т заасан үндслээр анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянуулж хүчингүй олгуулах хэрэгтэй байна гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байна. За хэрэгэл шинжилэн судлах ноцтой хоримт бий юу? Баггүй. Прокурорын нөгөө
дүгнэлтийн үндслийг сонсъё. Сая үндсийн танилцуулсан энэ дэр нэмж ярих зүйл юу? Нэмж ярих зүйл байхгүй дүгнэлтэд дэмжиж оролцож байна шүүх хуралдаанд. За тайлбар дүгнэлтийг сонсъё. Нэгтгэж хэлж. За шүүхэд гаргасан одоо дүгнэлтэд дэмжиж оролцож байна. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед одоо мэдэгдээгүй байсан нөхцөл байдал буюу одоо шүүх шинжилгээний Сүхбаатар аймаг шүүх шинжилгээний газар 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 278 дугаартай дүгнэлтээр одоо охирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болоход тогтоогдсон бөгөөд энэ нь одоо эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг одоо агуулж байгаа тул одоо шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас одоо анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болохоор одоо дүгнэлт бичсэн дүгнэлтэд дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Дүгнэлт өмнө хэлсэн таваарсан. Шинээр хэлсэн хэвээр магтгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Тавцаалах журмаар. тий давзаалдах журмаар одоо шинээр илэрсэн нөхцөл байдалд хамааруулж одоо хүчингүй болгохоор л дүгнэлтсэн. Энэ дээр юу яагаад байгаа? Ер нь бол одоо зөрчин шалгах шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаагүй зохицуултыг бол тэр эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуульдаас нийтлэг журмыг баримтлаа. Зохицуулна гэсэн нөгөө эрүүгийн зөрчин шалгах шийдвэрлэх тухай 8-р зүйлийн 2 заасан заалтыг баримталж дүгнэлт бичиж байгаа. За шүүх бүрэлдэхүүн зөвлөлтний шүүх хуралдааны төр завсарлаа.